Чиний зогсоол дээр тавьчихаар зураад гарчих тохиолдлууд байх юм. Тийм учраас одоо ингээд хоёрхаа эзэмшид гэр оролт байх юм бол наад зах нь машины хашаанда тавихад маш тайван амтч болно. Гараж маань хажуудаа болчихж байгаа юм. Чин яаж хийж байгаа өөрөөсөө хороолын ус машин одоо гараж барьчихдаг шүү дээ тий. Тэгэхээр бол энэ талаар их даваа гэж бодож шүү дээ. А гордын болохоор бас нэг өвлийн үедэнд бол нэлээд захар болох чинь машина тавина тий. Тэгтэл одоо бас юм болгоныг ойртуулаад байна гэж бодож байгаа шүү дээ. Байрны айлаас гэр хороолуулч хамаагүй илүү шүү дээ. Байрны айл чи ямар цонхон доороо мод тэрэлтэй нүш. Тэрнээсээ юугаа авч идэлтэй нүш. Хороолуултууд өөрсдөө хамгаална ингээд тойроод гашаатай юм чинь гашаага хүртэл зүлэгжүүлээд тэгээ мод тарихад бол хамаагүй л ашигтай байдаг юм л. Хороолт байхын даваа тал гэвэл одоо орчинд юу хийд гэж бодсон тэр үнийг хийж болдго юм. Боломж бол ер нь байдгийн шүү л гэж хэлмээр байна. Тэгээ одоо манайхны одоо залуучууд бол заавал тэгэл шинэ байр гордод амьдрна гэж бас тэгэл тэр тийм бол нөхцлөөр бас хугацаа алдаж явдаг. Тэгэхгүйгээр бас хашаа ороод бариад өөрийн сансан бүтснээ хийгээд явбал амьдралд нь цааш өөр улам илүү хэрэгтэй болох бах та. Ногоо цагаа тариад. Байранд амьдарч байгаа хүмүүс бол одоо жишээлхэд ажилласаа ирээд хоол цагаа идэж угаал ингээд хөвтөө дунтаад өгч шин тий. Энд бол наацхан хөдөлгөөний хомсдолд орохгүй шүү дээ. Тэгэл орой ажилласаа ирлээ гэхэд нэг цаа удаа идээд заавал энэгээрээ нэг эргэж тойрох ч юм уу яадгсан зун нь болохоор услах зэрлэгийг авах гэл янз бүрийн юмнууд зөндөл байгаа шүү. Наацхан хөдөлгөөний хомсдолоос бид нар өөрснөө сэргийлж чадж байгаа. Тэгээ эн чинь одоо ингээд цэцгэлээд ирэхлээр энэ хашаагаар чинь дүүрэн үнэр танар гэж янз гоё байгаа шүү. Жимсний модны ялангуяа өхрийн нүдний үнэр бол тэр аюу гоё байдаг шүү. Гэх мэтлэн тэгээ одоо энэ навчаар нь гэтэл одоо ингээд одоо энэ борлцохлоороо нэлээд их борлохлоор өхрийн нүдний навчид төвж аваад өвлжөнгө цайгаа чанаад уучиж шүү дээ. Тэгээ эн чинь зүрх судасны өвчнөд аягүй сайн ингээд яригдж байгаа юм чинь тэгэл наад зах нь навч нь хүртэл хаягдахгүй шүү дээ. Хөдөлгөөн шаардлагыг чинь эрүүлэн гэсэн үг шүү дээ. Наад зах нь хөдөлгөөнтэй байна гэсэн үг тий. Одоо орон сууцны тайлбарыг сайхан бэлэн усанд орчоод ажилтай бол ороо ирээд бэлэн зураг тавьж байгаа тэгэл унтсан шүү дээ. Тэгэхлээр чинь жоохон ажлыг хагас үзээд ажил төлөвлөж хийн шүү дээ. Тэгээ сүүлийн ходог гаргуулад одоо бол усны асуудлаа шийдсэн. Тэгээ байрандаа бас ингээд тогоо дотроо ингээд нойлтой баан нойлтой дотроос халаачдаг. Одоо ингээд ер нь хорооллын амьдрал бол ер нь байрны айлуудаас илүү болоод байгаа гэж би бодож байгаа шүү дээ. Манайх бол тийм байгаа. Тэгэхээр ингэх боломж бол зөндөө байгаа. Өшөө манайхаас суралцаад өшөө сайхан амьдрал бол хороолол өшөө гоё амьдрал бол боломж зөндөө байна. Ер нь хэрэгцээний ус авах юм бол тэгтээ одоо сүүлийн үеийн байлгуур давир баг нь гардаг шүү дээ. Одоо манай гэр ихчил нэг 20 мянган төгрөг гардаг шүү дээ. Салгадгүй өөрөө юутай температураа мэдэрнэ. Тэгээ салаал автоматар нийлж салаал биднээсээ салгадгүй шүү дээ. Тэгэл одоо хүн гараа савнж явахдаа гоожуулаад ах шаардлага байхгүй шүү дээ. Бид нар шиг гол тийм юм дээр юмдаг байхгүй. Жишээл бие савнж явахдаа усаа гоожуулж байхгүй шүү дээ. Сайн савнчаад тэгээд явдаг. Тэгээс бол орон сууцныхан бол сайн бүх юмд гоожаад байдаг, савндаад байдаг. Тэгээд ингээд бараг нэг усан дор 50 литр ус ирдэг. Бид нар тэхгүй шүү дээ. Наад зах нь ингээд тогоо хүртэл унтрахаас эхэлсэн шүү дээ. Өрөөнд орчил гарангуутаа унтраагаас болчихсон шүү дээ. Тийм бол ус чирэгтэй ховд чирэгтэй байна шүү дээ. Ажил тармагцал ер нь гэрлүүгаал яарч ирдэг. Ерөөсөө л би гэртээ хашаан дээрэл өөрийнхөө бүх өдрийнхөө стресс бүх зүйлийг нь хашаанаас нь би шууд хашаанд орж ирэл миний сэтгэл ер нь их сайхан болдог. Миний ихнэр өвчнөр зүрхөөр өнгөрсөн. Тэгэл би 2 хүүхэдтэйгээ болчихсон. Тэгээ одоо 2 хүүхэд маань оюутан сайхан амьдарч байгаа. Амьдрал дайжгүй сайхан байна. Хороолт өөрийн хашаад өөрийн дураар юм хийж болдго гэдгийг л хэлэх гээд. Хүн болгон боломжтой, шүн болгон боломжгүй гэж байхгүй шүү дээ. Хүн өөрсдөө боломж гаргавал боломжтой юм бүгд л орд байдаг. Жоохноор ахиулаад яваад байгаа. Амьдрал тайртай. Өшөө цаашдаа би нэлээ их зүйл төлөвлөсөн байгаа. Би тэр бүгдийг хийл гэж бодож байгаа. Гин байж хад надад сайхан жаргалтай вэ. Юм бүтээ ажлыг гэсэн үнд бол тэгэл санаа сэтгэл байх, төвчээр байхад л болно шүү дээ. Төгөл дунд амьдрах шиг сайхан байхгүй л дээ. Сэтгэл хангалуун сайхан амьдарч хамгийн гол нь ирээдүй хойч үедээ үлдээх зүйлтэй. Таны нэрээр өвлөгдөх бүтээлтэй байх нь хорвоод хүн болон мэдлэх ховор заяаны эзэн болсон хүмүүний амьдралын утга учир байх ёстой. Та хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран амьдралынхаа утга учирыг бүтээхэд зөвхөн сэтгэл, зүтгэл чухал гэдгийг гэр хороололд өөрсдийн гэсэн аж ахуйн эрхлэн амьдарч байгаа дээрх иргэдийн амьдралаас харж бол
ялангуяа модод тарьж жимс ургуулах нь байгаль эхийг аргадан амьдрах эртний уламжлалтай монголчууд бидний хувьд асар том бүтээл билээ. Бидний эрүүл мэнд болон ирээдүйн хойч үеийнхэн сайн сайхны төлөөх буянд үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхний үйлс бүхэн гэгэн байг.